Яасан нөхөө? Юу жаа? Бичлэгээж ин? Хүнэгчээд байгаа юм шүү. Үгүй, өөрийгөө Хадлаа нэгэд шүү. Зөөхөн орж дулаацчих жоо. Одоо битгий гар заяа. Хойл одоо махчаана штэ. Тий орж. За юу цаа. 3 өдөр битээд өгрээ хаалгын онгойлгоцсон. За өнөөдөр хүүдийг ойлоо ирсэн лагер дээр тэгээд гоё мах чанна. Гоё мах тавиад тэгээд 2-3 цаг чанаад гоё зөөлрөхөр нь махаа идэ. Тэр хооронд нь машиныхаа юм хийж эхэлж да. Өнөөдөр цас орцсон байна. Энэ манай лагерт үнэхээр цас мас орох юм дуртай юм. Харин ийтэй үүдцээсэн. Дээшээ яаж гарнаа цас орцсон болж бодож ирсэн чи. Яг манай энэ орог хоошо хойд уул руугаа бүр амар цас орцсон. Битүү цас. Тэр хойдлын ам бүр амар цастай л дутахгүй. Өнөөдөр манай энэ авир битүү цас орох юм бэлгүүтэй тэгэхэд гоё махаа тавиад гоё үхрийн бараам хаврыг тавцсан байгаа. Тэгээд махаа тавиад амтлаад боталцаах хооронд нь энэ үхрийн байраас олчих доо. Тэгээ замаар карго өрцсөн байна гэд каргого авсан чараа. Ганц миний жигийн нүр жирийн ганц босоо нөр зөгцсөн байсан чи ирчих. За. Тэгээд байж байгаа тулцъя. Сагат. Юу нэмэх вэ? Таха. Тэгвэл намхан тулаад байгаа байхгүй буухта. A few moments later. За, юуцёо. 80 болч гаргал. Бахан доор нь юм ивж жагаад. Тэгдэг шүү дээ. Бичлэг хийжтэй өнөхөө. Эст амар нахан болж бай. Ийм амар нах. За, хойноосоо хэрэгтэж байна. Памба хайсан юм болсон байна. Ой. Заавал одоо ухарж агаад машинаа оруулаад юм нөх. Одоо хоёулаа хамт хийгээл штэ. Аха. Тэгэр юм нөхөө. Аав нь төлөвлөгөөгөө бичих гээд ингэж самбар авсан. Мөн минь нөхөө. Мөн. За холж байгаа юм. Аав одоо ухраад орно шүү. Мах босолч нь хардаа минийхөө. Мах дивэрж ийн хардаа ороод чанжаага мах дивэрж ийн. Зүгээр ээ нөө. За.
Онголцсон. Ай, цаагаа хагалцсан байсан. Нүхэн дээр тулаад байгаа юм уу? Хэвчт. Хоёул хаана бичлэгээ аваа. Камера гэж хоногч аваа. Үгүй. Эд чимдэх. Найзад гэсэн чи хоёул бичлэгээ хийж чи манай найзад гэж. Арай. За, стааштай авах юм болжээ. Хойл ийш орох гэжтэй боо юм болчихсон минийхүү те. Бүр дээшээ гарсныхаа дараа доор нь дахиад тэр нэг хоёр төмрийг урд нь нэвжиж нааш гарч илж штэ. За. Юусинг оруулаа гэдэг чинь болчихоо. Одоо хойно нөгөө юмыг зайлтж хагаад оруулъя. Сайн ухраа. Яа болно доо. Яас яах юм бол энэ уртлыг бол зөв яаралтай өндөрлөхгүй л болохгүй наа. За. Зяг гаргаж байгаа тамраар нь оруулчлаа. Өө манай хүүхэд нь бэлгэнд. Эцэн байх. Наахан болсон чи нэг өөрийнх нь төршлөг нь бүр намдаад болтог тэнгуут юм өнд том төмөр ивэ ичлэг капота. Тэгээ сэвчээрүүндээ гараад ирсэн. За тэгээ термостатаа гаргацсан. Солидо. Тавьсан бах маань одоо хүртэл болоогүй л байна. Дуусаагүй л байна. Тэр болтлоо. Дахиад нэг цаг гарч явах юм чи та. За наатли 3 сүчээ тайлаа гараад ирсэн. Энэ рүүс шаазм хазаа энэ муудсан юм нөө. Тэгээд энэ 3-аар суулж тавиад. Тэгээд энтлийн 3 сүчээ тайлаа да. За энтлийн сүчээндээ солиод дуусчлаа. Одоо энтлаа газ солиод тавьчих та энтлэн за хамгийн хойдлын эцлэн ресивч яах гэж байгаа юм гар ордгоо мачаа тэр нь жоохон хөвгтэй хийдэг. Бусдаарч бол наатл хоёр нь гайгүй. Одоо энтлээ сорох хоолой ааш хүчтэй даваад тэгээ солиндаа энтлээс ч юмдээ тайлаад авчлаа. Тэгсэн нэг сэвчээр амар тостоо гарч ирэх юм. Толгойноо гайгүй харин сэвчээ мох болгооч chút. Зөөцсөн тавьчих. Хамгийн наатл энэ цилиндрээ. Сэвчэн амар тостоо гарч ирдгүй шүү дээ. Энтэл мөрчтэй. За гялс тавиад тэгээд термостатыг сольчий доо. Сэвчэндээ солиод тавиад боочлоо. Энэ агаар шүгчийн тавьсангүй. Аваас агаар шүгчийг солино. Тэгээд термостатаа солих болохоор агаар шүгчийг авчиж дөө гэж дод тавьсангүй. Одоо нэг дараад үцээ. Доогол нарилж үгүй. Эйпа. За ямар ч доголоо алга. Бүх доогол нарилж. Ийм байдаг л.
тавьсан ч асахаа хааргүй дагуулг болсон байна. Хааз маа заавчихсан гоё өгцөн болчих. Термостатаас олж доо. Яасан үнэ хөө? Дахиад асууж дээ. За, окей, ямар асуудалгүй. Дагуул алгаа. За одоо термостат гэдэг юмыг солихоо яах вэ? Залхууч өрөх шиг хоол идэж тийм үү? Энэ юм уу радиатор сенсийг ч угаасаа сойлно л доо. За. Өөр юу хий гэж бодчихлоо одоо. За, жоохон байж байгаа бодож байгаад хоол идэж байгаараа тэр. За, хоол идчихлээ. Одоо термостатаас олчих дөөш. Нэгээс олооч нэг үсэн задлцсных. За, алдар термостатаа гараад ирсэн. Энэгээр баахан тосолос гарчлаа. Олон амханда энэ доогоорхын тоссон гэсэн ийм жоохон тосчдаг гэнэ. Макнаас гарчсан. Тэр жоохон зэвтэй мэвтэй юмд гарч ийн. Тэгээд энэ хуучин термостатны энэ юу байхгүй. Термостат ч дээ термостатны үүрэн дотроо термостат байхгүй алаа ийцэн нөгөө нэг юу чарна. Хуучин гацч чарна. Тэгээд ашгүй харин хаа очиж жирэг нь гайгүй гарч ирж байна. Нэг юм төмөрж ирэхтэй яг байхгүй силикон доол тавьчихдаг лээ. За тэгээд энэ л болохоор шинэ термостат маань. Энэ шиг тэгтээ яг юу л да. Хятад термостат. Тэг ямар ч байсан гайгүй болох. Одоохоо энийг тавих нь ч яг амархан. Тэгээд гол асуудал нь хий явах ээдээ бурхан. Хий явах ч дагдрагат шүү. За яах. Тавьчнаа тэгээ гидэлгэж жагаад хийг нь авна. Одоо термостата тавина. Тэгээд тосоол байхгүй юм байна. Fuck. Тосоол авах мартчихсан шүү дээ. Юусэн өнөртөө тэгээд термостата тавьж дуусаа. Тэгээд дараагийн логт ирэхдээ л нэг 10 литр антифризтэй ирээ да. Юусэн одоо нэг ялс термостата өгсөж дуусаад. Тэгээ яах вэ? Термостата өгсөж дуусчихвал учиртай. Тэгээд доол байхгүй болчихно. Термостат асуудалгүй юу яажлаад эхэлчихнэ. Тэгэл бусад одоо нөө радиатор сенснийхээ ажил руу орно да. Чаас тэгт. Надад эрэхтэй л нэг яг радиатор нь ямар ч асуудалгүй. Сенс нь амар асуудалтай. Тэгээд нэг мөр сольж байгаа хөнгөн цаг радиатор хөнгөн цагаас сенсний хүрээ син хоёр сенстэй тавьчихвал асуудал болчих واخ гэж бодож байна. За. Термостат авсраа. За, термостата тавьчлаа. Тэр нэг хуучин гарчсан нэг жоохон тосол энэ буцаагаад хийчлээ. Яг нь амар бохор юм болоо аахгүй гэхдээ яг жоохон шүүгээ доор юм тунжин. За одоо хасааж үзээд хий энэ хэр байна. Үзье та доош гойжхон байна уу байхгүй юу гэд. За жоохон нормалтай үзээтэй. Юуг нь таг нь хаач идөө шүү.
доошо гожих нь үзье. Энэ мэтик ачиж. Цаана жоохон нормалтай доошо юм гожих нь яах вэ харъя. Солиод бүр том нэг Tesla гэдэг нэг Android хөгжим тавина. Парны удирдлага энэтэйгээ хамт байдаг. Тэр их гоё цэвэрхэн харагддаг юм л. Жохон нормалтаад доод баатур маань халах нь үзье. Одоохондоо бүйтэн байна. Жохон нормалтай үзчихье. Юу болох нь? За жаахан нормал татвартай. Халаа дуусна хэдтэй харъя. За ус нь хамгийн доор нөө цагсаг зүүн босдол нэг халааж үзье да. Тэгээ жоохон байж байгаад уулзъя. За. Юу ч шалгачлаа. Тэгээ доогуур нь гойж модж байгаа юм бол алга байна. Тэгээд хойшин сайн гидэлгээд энэ хойдлын хий авагчных нь толгой нь бүр байхгүй болцсон. Тэгээд хийг нэг иймэрхүү хойш нь гидэлгэж жагаад блокон хүчээр термостатын даралтаар нээлгээд ингэж авдаг арга байдیں۔ Яг хөө чавс нэг арга гацсан л арга л да. Гэхдээ яг хөө тийм ингэж хий болоод асуудал багтчих юм шүү. Тэгээ нээж чи одоо яг хөө надад нөгөө нэмэх тосоол байхгүй болохоор яа нөгөө нэг бүрэн сэлэхгүй байх шүү. Ямар ч байсан термостат нь бол гайгүй нээчих. Тэгэхээр дараа нь тэгээд тосоол мосоол авчираад багаар нэмэл гидэлгээл байхаар тэгээд нэг бүр хийг болчихно дөө тосоол нь. Үүн бас ингэж авчдаг байсан хол та. Мэдээд байна. Тэг миний энэ юу хийсэн юм шиг нөө. Тагны нөгөө нэг сэвчээний сайлник нь бас муутсан юм шиг. Энийг дараагийн 7 хоногт 2 шиг хард таг олж ирээд. Юу вэ та? Солидо. Энэ хоёр хард тагийг цоошин нэр нь авч тавихгүй бол сэвчээний сайлник нь удаа болоод хэмтлээ. Нэгдүгээр цилиндр рүү тосороод байгаа юм байна. Тэгэхээр дараа нэг хард таг авч цэцэлх ажилтаа болж байх шиг байна да. Тэгээд ямар ч байсан өнөөдрийн ажлаа бол дуусгачлаа. За тийм байна да. Тэгээд дараагийн 7 хоногт радиатор нэрчих бах. Янд нь нэрчих бах. Тэр радиаторын хандангаас л би нэг хааст мат гагнаар авчигээл чадахгүй байдаг. Тэхий бол яг яндангаа асуудлаа зохиогоод хийж ин л дээ нэрж турпаагаар. Тэгээд дараагийн 7 хоногт яндангаа одоо л хийж чадахгүй л гагнаар авраад авахгүй болох. Нэг гайгүй гагнаар авраад авна. Тэгээд дараагийн хийх ажлуудаас юу яах вэ? Юу яана? Энэ бодийн одоо бүгдийг тайлна. Энэ бодийн одоо бүгдийг тайлаад салгаад тэгээд ер нь машина бүтэн зүлгээдөө бодоход бэлдээд тэгээд энэ дээр тавих гранатор төлөө хартсан байгаа. Чадвал энэ дээрээ дохиотой гранатор авч тань яг зэтийн залгууртай тийм гранатор байдсан бэлдэх чинь бол яг хажуудлынх нь карланы дохионоос нь уц татаад дохиог нь бол оруулж болох бах. Яг нөгөө эдрий чинь өөрийнх нь нөгөө нэг дээш доош хажууд шээ хоёр тишээ хөдлөгдөг. Нөгөө толных нь утас нь 4 байдаг хгүй нийтдээ. Тэр утаснуудын бол асуудал хуцаа залгуурын тааруулчин тэгээ хажуугаар нь нэмээд дохионы утас карланаас сэтгэж оруулах нэг ажил гарч ирэх байх. Тэгээд тий урд хоёр амортизаторынхаа нэрээ хажууд байгаа энэ нэг тасалдаг босоогийн нэрийг захиж авах юм байна. Тэгээд урд хоёр аморжина өндөрлөн хойд хоёр амортизаторынхаа
нөгөө нефт боодог болт гахын солино нэг 10 см-тай ч юм уу 9 см-тай болт гах захиж авч таарахаар л тэгээд захиад ч юм уу мэдэхгүй эндээс олоод болчихлоо. За тэр болт молт ч яах. Тэгээд би нөгөө нэг энд болтууд бодиныхаа болтуудыг солигээд аюу авцсан байсан. Болтууд авцсан байсан олдгоо. Тэгсэн зэтийн хард ийцсэн байсан. Чи нөгөө нэг нэрж болтнуудын зэвэрдгүү. Тэгээ нэг юм тусаагаар бодинуудаа боодог болъё доо. Гэхдээ яг энийг бүр сүулт нь хийнэ. Сүулт нь бүр будаж модаа дуусныхаа дараа гүзгэн дээрээ гэрзаануудаа татж байгаа. Тэр нь нэлээд сүүлээр хийн. Тэгээд гагнууртай олчих юм бол хойдын дугуйныхын дотроогоо тасцсан арчуудыг гагн урд нь хоёр хаалганыхаа бариулыг бас сольчий гэж бодоод байна. Юу болох нь? Ер нь энэ зунжангаа юм болох уу? Тэгээ би ч өдрөө болгон машин дамжиж байгаа юм шиг тэгэл амралтын өдөр лагер дээр ирээл юм хийгээд байгаа болохоор баг юм хийсээр аваад тэгээд дөхчгөөлгүй ямар ч гэсэн энэ жилийн өвөл гэхэд нэлээ дөхүүлчнэ машина. Капотын тэгээд HR капот тавья гэл хаагаад гайгүй юм олдохгүй байгаа тань. Нэг бол нэг муухай карбон зам хийсэн капот олдоод байгаа юм. Ямар ч гэсэн тэг харж агаад мод энэ хийнэ. За тэгээд моторныхон тагийг боогоод тэг өнөөдрийнхөө бичлэгийг дуусгачих дөө. Яг өнөөдөр тэгээд термостатаа солиё гэж яагаад залхуураад байсан. Ямар ч байсан сольчихлоо. Тэгээд доошоо бол гойж мож алдсан юм бол алга нөө. Тэгээд урд бодигаа солихтой миний нөгөө нэг уулын чаас рокет баны боди ч юу штэ. Өөрийнхөө нөгөө нэг бүрэнгийн нэмэлтнүүд дээр өсгөгчтэй амар тод тусдаг гэрэлтэй төгөхгүй тэгээ чаас энэ гэрлийнх нь нуц моцсон бодийн салж унахта хоёр талыг нь хоёлаа ингэж тасраад энэ ч очоос дохио өгдөг эсвэл подор дээр хасдаг ч юм уу нэг тийм хоёр модулаар хасдаг болгодог гэрлээ төгөхгүй нөө бол нэгтээ өсгөгч нь амар сайн өсгөгч үлээ. Тэгээ гэрэл мэлүүдийн бүгднийг салгаад хураацсан байгаа. Урд боди захихад тэгээд гэрлнүүд нь бол дааж ирэхгүй юм шиг л заавал бүтэн боди явж иж дааж ирнэ гэдэг ха. За яаш. Тангаар нь бодиг нэгтгэж байгаа захий гэж бодоод байж байна да. Сонноос салон дотроо хийх юмнуудыг гэвэл яах вэ? Ийм байгаа. За энэ өрүүлийг бол сольчно. Энэ өрүүлийг нардын юм уу нийсмал тавьж хийж байгаа. Сигнал нь ажилдгаар хийнэ. Тэгээ энэ дээр болохоор Tesla гэдэг хөгжим байдаг хгүй зэтэй. Яг одоо энэ дэлгэгдсэн хөгжим хоёрыг голын энийг ингэж хоёр талаар нь тастаж аваад энэ дээр ийм том 12 инчийн дэлгэц байдیں۔ Тэр өстө аим гоё хөгжим байлаа. Салон бол ургаал авчдаг юм байл л тэгээд тэрийг явах явандаа болно. Одоохондоо явах нэг амар салон руу орох шаардлага бол алга байна. Тэгтээ яг нэг хобби хөдлөд нөгөөт ч юм уу мад тэгээд авчиж мэдэн шүү бас дискота штэ. Тэгээд энэ нөгөө электрон мил тоологч бас солихоор байгаа. Энэ бол ерөөсөө олдохгүй мэл нэг ширхэг гэн бараг 600 төснө. Бас хөр хүнтэй л юм байл тэгээд болохгүй бол тэрэн дээр нэг өөр гейж тааруулцдаг ч юм бэлээ гэж бодоод байгаа юм. Тэгээд салон нэг өөрийнхөө болохоор бас юмд харуулахаар муухай болчих юм бэлээ гэж бодож байна. За яг хөө тэрийг тэгээд явандаа шидэж болох байх. Тэгээд миний суудал модлол энэгээр ингээ урдч мөрөгцсөн. Яг хүн бууц суудаг гэсгээр энэ хоёр суудлыг бол яг хөө Bride-ийн Low Max ч юм уу тэр тавьчнаа яг Z-ийнх нь өөрөө сууртай. Тэгэл салонд ч тэг хийх юм дуусна үстэй. Тэгээд механик болохоор хинхын солино ABS-ний компьютер дагаа солигдно. Хийх юмнууд бол нэлээ гарч ирнэ. Ямар ч гэсэн тэгээд техний ойр зөөр гарын доор юмудаа хийж дуусчвал дараагийн тиймэрхүү том юмнуудаа шиг гараж дээр ганцаараа хийхгүй зүгээр найзын гараж дээр ч юм очиод лифтэн дээр нөргөж байгаа тийцэн ч яах вэ гэж бодоод байна. Өсвөн механик болгоч амархан л да. Чадвал энэ дээр нэг оркийн Twin Clutch киттэй тавих санаа байгаа шүү дээ. Тэгээд
Тэгээ би ч нэг бүр яг гоё хотын чимэг болгож унах зорилготой энийг янзлж байгаа болохоор. За тийм байна да. Тэгээд өнөөдрийн бичлэгээ дуусгая дөө. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя да. Guys, bye.